гоё камертай лээгээд батгал илүү тодорч харагдсан юм шүү. Сайн байна уу? Нэгэн байна. Маш удаан хугацааны дараа та бүхэнд Premiere Pro-г зааж өгч байна. За ямар ч чатан дээр бас комментэн дээр болохоор Premiere Pro-г сурмаар байна гэсэн хүмүүс маш их байсан учраас миний хувьд ч гэсэн Adobe Premiere Pro программыг 100 хичээл оруулах тийм төлөвлөгөөтэй байна. Өмнө нь 1 жил тасын өмнө болохоор 4 төрлийн Premiere Pro-гийн хичээлийг оруулсан байлээ. Тэр нь болохоор Premiere Pro-гийн ерөнхий ойлголт хэрхэн татах вэ? Бас хэрхэн сурлуулах вэ гэдэг. Би хулгайн аргаар татах арга бас сайтыг зааж өгсөн хичээл. Энэ линкээр орох юм бол байгаа. За хоёрт нь болохоор Workspace буюу ажлын талбар байгаа. Маш чухал. Ажлын талбарыг бас хэрхэн хадгалах вэ? Өөрийнхөө ажлын талбарыг хэрхэн бүтээх вэ хичээл орсон байна. Гуравдах нь өөр мэдлэг бас shortcut-ийн талаар танилцуулсан байна. Дөрөвд нь болохоор тэгвэл хэрхэн бичлэгээ рендерлэх вэ гэдэг 4 төрлийн видео хичээлийг би өмнө нь оруулсан байгаа юм байна. Өнөөдөр болохоор энэ 4 төрлийн хичээлээ эргэж давтаад нэг өнөөдрийн хичээлдээ багтаад дөрвөлнгийн болохоор танилцуулъя. За түүний дараагийн хичээлээр болохоор Premiere Pro дээр баагаар өнгөний талаар бас өөрийнхөө know how-ыг тавхан зааж өгье. Дөнгөж саяхан 2024 оны 10 сарын 14-өөс 16-ны хооронд Adobe Max 2024 болж өнгөрсөн. Энэ удаа болохоор Америкийн Miami Beach хотын Miami Beach Convention зохион байгуулагдаж байгаа юм байна. За энэ үед юу болдог вэ? Энэ ивент дээр юу болдог вэ гэхээр 2025 онд Adobe бүх програмд ямар шинжилгээ, ямар апдейт хийгдсэн бэ гэдгийг танилцуулагдсан байгаа. За Premiere Pro дээр одоо өнгөн видеон дээрээс зөвхөн намайг өнгийг нь өгдөг ч юм уу. Эсвэл Illustrator дээр болохоор шинэ төлөвлөлт нэмэгдсэн. Photoshop дээр болохоор зураг дарахад маш олон юм утаснууд байдэн шүү дээ. Эхний цахилгааны лангийн утаснууд юм. Тийм утаснуудыг ганц дортлоо дараад бүгдийг нь алгуулах гэдэг ч юм уу. Маш олон зүйл нэмэгдсэн байгаа. За нэг хүчлэн хэлэх юм бол нэлийн нэг бичлэг бүр бүтнээр нь болгох юм бичлэг болох юм шиг байна. За надад чим Adobe Max-ийн ивентэн дээр болохоор content creator бас мэргэжлийн designer, video content бүхий хүмүүс ирж оролцдог байгаа. За миний яг нэг үздэг YouTuber-ууд маань бүгдээрээ Америк очоод энэ ивентэнд оролцсон байгаа. Бас хэрхэн явагдаж байгаа. Бас ямар аппликейшнууд ямар апдейт хийснийг энэ бичлэгийг нь оруулж байгаа. За энэ зүйлээр дамжуулаад юу хэлэх гэж байгаа вэ гэхээр за та хүн одоо ч гэсэн энэ Premiere Pro, After Effects эсвэл энэ Photoshop-ыг сурсан оройтгүй гэсэн үг байгаа. Сүүлийн үед болохоор ChatGPT гарч ирээд AI гэдэг зүйл бүр хүмүүсийг зочрож байна л да. Үгүй тэр ямар хамаатай юм бэ? Чи яг уур том. Тийм үстэй. Таныг ойлгохыг хичээгээд үгүй хүчийлүү ганц мэдлэгч болохгүй Монгол байж чи зүгээр мэдлэгчтэй ингээд YouTube хүмүүс үзээд чи чамаа. ойлголоо таны хийснийг анхааря. Одоо яг илүү ойлгомжтой байх болон гэж найдаж байна. Чи мэдлэгч сайн ойлгож байна. Танд өөр асуух нэрээ дизайн дээр бичлэгэн дээр ч гэсэн тэр зүгээр санаагаа өгчих юм бол бичлэг бүрэн хийх боломжтой цаг үед бид нэр ирсэн байна. Гэтэ Adobe Max 2024 болоод маш олон контент креатор ирээд бас одоо ч гэсэн тэр ивент болоод шинээр энэ програмуудаар апдейт танилцуулаад байгаа шүү дээ. Юу гэсэн үг хэрэг одоо ч гэсэн энэ програмаар дамжуулаад маш олон контент бүтээгдэнэ. Цаашдаа ч гэсэн AI үнэхээр хөгжсөн ч гэсэн энэ Photoshop, Premiere Pro дээр энэ дизайн эднэрийг угаасаа хэрэглэсээр байх болно. За үнэхээр AI-ыг сайн ашиглаж чаддаг хүн бол энэ дизайны мэдлэгтэй эсвэл бичлэг хийх мэдлэгтэй хүн байх юм бол AI-ыг үнэхээр сайн ашиглаж чадгаар байгаа. За та бүхэн одоо сурсан ч оройтгүй учраас зүгээр одооноос бөөнөр хамтдаа бичлэг хэрхэн яаж хийх талаар би та бүхэнд өөрийнхөө мэддэг бүхий л аргачлалыг зааж өгье. Үнэхээр маш амархан. Тийм Premiere Pro дээр тийм Pro биш л дээ. Гэхдээ одоо надад ямар ч төрлийн бичлэг орж ирэх юм бол би одоо хайлт хийгээд тэр бичлэгийнхаа талаар яаж хийх вэ гэдгээ судлаад хийх боломжтой хэмжээнд очсон. Тэгээд Premiere Pro тэр хэмжээнд сураад орхисон байгаа гэсэн үг. За миний бодлоор болохоор Premiere Pro хамгийн Adobe програмуудаас хамгийн амархан програм юм болов гэж бодож байгаа. Одоо сүүлийн үед болохоор CapCut, янз бүрийн утасны аппликейшн iPad дээр болохоор аппликейшнууд маш их хүмүүс ашиглаж edit хийж байна. За тэгээд edit хийж байгаа хүмүүс болохоор бас маш олон зүйлийг сурцсан байгаа. Ядаж зураг, бичлэгээ оруулж input оруулж ирээд бас эффект өгөөд одоо дуугийн нянцлаа сурцсан байгаа. За тэр нь үнэхээр давуу тал болох баг. Premiere Pro ч гэсэн ялгаагүй зүгээр компьютер дээр хийж байгаа бичлэг edit хийж байгаа болохоос биш. Энэ нь бол уцтай ижлэх юм. Гэтэ хизээч том хэмжээний бичлэг иймэрхүү албан ёсны бичлэгийг утсан дээр iPad дээр хийдэггүй л байхгүй. Ягаад тэгэхээр одоо 4K бичлэг авъя л да. Тэгэх юм бол хизээч утсан дээр edit хийх боломжгүй. Утас хүчин чадлан дийлэхгүй. Тэг өнгө өгөх юм бол боломжгүй. За тэгээ янз бүрийн одоо интро хийх гэсэн боломжгүй. Тийм учраас утсан дээр болохоор хязгаар заавал байдаг. За яг хөө энгийн reel энтрийг бол утсан дээр хийгээд болно л доо. Гэтэ том хэмжээний та үнэхээр бичлэгийг нэг ямар ч байгууллагад ямар ч үйлчлэл дээр нэг интро, ямар нэг юм реклам, эсвэл ямар нэгэн бичлэгийг хийгээ сурахыг хийчдэг болмоор байгаа бол заавал Premiere Pro-г сураарай. За миний хувьд болохоор та бүхэнд суур мэдлэгийг нь чадах хэмжээнд хамгийн сайнаараа суур мэдлэгийг нь та бүхэнд өгье. За та бүхэн угаасаа цаашаага хөгжөөд дуртай надаас илүү бичлэг хийх бүрэн боломжтой байгаа. YouTube дээр болохоор YouTube багш маш их
YouTube дээр болохоор Premiere Pro, After Effects, Photoshop, Illustrator хичээл маш их байгаа. За өнөөдрийн хичээлээ тэгвэл хамтдаа тэгвэл өнөөдрийн хичээлдээ хамтдаа орцгоё. Бүгдээрээ Premiere Pro-г татцсан гэж бодоод Premiere Pro-г нээгээд за тэгээд өнгөрсөн YouTube дээр орсон 4 хичээлийг товчхон юу үзсэн талаар хамтдаа сурцгаая. За тэгвэл Premiere Pro хичээлийн 5 дахь хичээлийг ийхүү эхэлье. За кажа. За тэгвэл өнөөдрийн хичээлдээ орё. За та бүхэнд болохоор би хичээл болгоноор нэг хэрэгэлдэг сайтаа танилцуулж байгаа. За энэ удаа болохоор Premiere Pro хичээл буюу илүү дизайн биш илүү видео тал руу орж байгаа учраас видеотой холбогдолтой сайтуудыг та бүхэнд танилцуулъя. За видео одоо хийхэд бол видео дизайны мэдлэгтэй байх хэрэгтэй, бас саундны мэдлэгтэй байх хэрэгтэй, өнгөний мэдлэгтэй байх хэрэгтэй. За айконы мэдрэмж, трансформ, за тэгээд маш олон мэдлэгтэй байж нэг видео гой болдог байгаа. За юу гэсэн үг хэрэг өнөөдрийн танилцуулах сайт болохоор Netflix байгаа. За ягаад Netflix юу гэхээр дэлхийд дээр угаасаа одоо кино орлогоороо номер 1 дэвж байгаа тийм кино сайт шүү дээ, кино платформ. За драмч бай, янз бүрийн шинэ кинонууд болохоор Netflix-д ордог байгаа. За миний хувьд болохоор найзуудаараа гэр бүл ихнэрээ нийлээд багц аваад тэгээ хамтдаа ингээ хэрэглэдэг байгаа. За тэглээгүй би баян кино үзээд Netflix үздэг гэсэн үг биш. Угаасаа тав гана хэрэглээд үзээрэй. Бараг сарда нэг хитэн бичлэг бараг үзэн. За гэтээ Netflix-ийг яагаад үзвэ гэж байгаа вэ гэхээр Netflix ч одоо дэлхийд дээр хүлэн зөвшөөрөгдөж байгаа тийм контент шүү дээ. Тэр яагаад хүлэн зөвшөөрөгдөж байгаа вэ гэхээр яг кино зураг авалт, кино тэр найруулга зөв, за өнгө таяа, гэрэлтүүлэг, за тэр зохиол, тэр тайтлууд, тэр видеоны дизайн, тэр орчин заяа. Тэгэл нүүр бодолт бүх зүйл нь хүмүүс таалагдаад байгаа учраас тэр контент хүмүүст маш их хүрээд байгаа юм аа. За тэгээд та бүхэн бичлэг үзэхдээ зүгээр нэг үзээд entertainment юм комедио ийм хүү бичлэг үзэхдээ зүгээр л инээгээ заяа. Зүгээр л нэг хөргөлтөд өнгөрөх биш. Одоо та хүн бичлэг хийдэг хүний үүднээс үзэх хэрэгтэй. Юу гэсэн хэрэг кино ч юм уу эсвэл юм контент үзэхдээ за энэ бичлэгийг хэдэн камераар авсан бол ямар өнцгөөс авсан бэ? За ямар гэрэл тавьсан бэ? Эдит хийхдээ яаж эдит хийсэн бэ? За юугаар эдит хийснийг ч бараг шууд харж байгаад мэдэх боломжтой. За тэгээд ямар саунд хэрэглэсэн бэ? За эсвэл ямар саунд эффект хэрэглэсэн бэ? За тэгээд өөр одоо харж болохоор жүжигчдийг яаж илүү тодтогсон бэ гэдэг ч юм уу тэр найруулагчийн санаа эсвэл тэр гэрэлтүүлэгчийн тэднэрийг нь болохоор ингээд үзээд явах хэрэгтэй. Тэрийг нэг анзаарах хэрэгтэй. Одоо видеоны дизайн, тайтл дээр нь ямар фонт хэрэглэсэн бэ? Логог нь хаана байрлуулсан бэ? За нэр нь гарч ирэхдээ аль талд нь ямар анимашнтай гарч ирсэн бэ? Тэднийг ингээд баг багаар үзээд байцаа. Одоо тэгэх юм бол та хүнд одоо нэг бичлэг хийх юм бол иймэрхүү маягаар хийхэд болох юм байна гэсэн тийм бодол, тиймэрхүү нэг багцаа орж ирнэ. За тиймэрхүү контентуудыг маш их үзээд байх юм бол тиймэрхүү санаануудыг амархан өөрөө үзээд байхад хадгалагддаг байхгүй юу? Тэгэх юм бол дараа нь та хийхдээ одоо тэр Netflix-ийн тэр контентны одоо тэр хүний нэр гарч ирэх тайтл нь өнгө нь эсвэл анимашн гоё шүү дээ. Тэндээ санаа аваад хийчих гэдэг ч юм уу. Тиймэрхүү маягаар өөрсдийнхөө тэр үтсэн зүйлсүүдээ заавал дараа нь ашиглагддаг байхгүй юу. За сүүлийн үед болохоор Netflix дээр болохоор Big Yuri-sa гэдэг одоо тоогоочдын тийм комеди entertainment тийм одоо тэмцээн маягийн тийм нэвтрүүлэг явагдаж байгаа. За миний хувьд болохоор Netflix-ээс кино үзгээс илүү одоо тэр одоо 100 ч юм уу, физикл 100 ч юм уу тиймэрхүү юм олон хүмүүсийн оролцсон тийм нэвтрүүлэг контент үзэх үнэхээр дуртай, амар сонирхолтой. Жишээ нь энэ одоо явагдаж байгаа Yuri-sa тэмцээн дээр 24 фреймээр бичсэн гэдэг ч юм уу. За тэг гэрэлтүүд нь үнэхээр гайхамшигтай. За тэгээд хүн болгоны микрофон, тэр дууны саунд яг тэр гэрэлтэйгээ дууны саунд эффект нь яг зэрэг өгөгдөж байгаа. Камерын транслейшн үнэхээр гайхалтай. Тэднийг ингээд хараад би арын процесс нь юу болсон юм бэ? Хайж үзээд ч юм уу. Тэгэж үзэх их дуртай, сонирхолтой байгаа. За тэгээд бүгдээрээ зүгээр хальт ямар хөө контентуудыг нь үзэл та. Гэтэ энэ өртүүлээр оруулахаар шууд одоо копирайт болоод хасагдах уугүйг нь мэдэхгүй байна. Гэтэ үнэ хасагдахгүй байх юм бол хамтдаа ямартайж үзье. За тэгээд тэрний дараа болохоор өнөөдөр Premiere Pro-гийн болохоор өнгөрсөн 4 хичээлийг хамт бүгдээ багцлаад юу үзсэн богино хон үзье. Хэрвээ та хүн тэр 4 хичээл маш чухал байхгүй юу? Миний хувьд одоо ч гэсэн ингээ үзэхэд бас тохиромжтой ингээ хийцэн байна. Энэ бол боломжийн хийцэн байна. За яг хуу 2 жилийн баг өмнө яг уцаар бичсэн чанаргүй гэсэн. Ямар ч боломжийн үзэхэд бол боломжийн байна. Гэтэ энэ дөрвийг та хүн заавал үзчихээрэй. За 1.5 дээр юм 1.25 дээр ч юм тавьж байгаа хурдлуулад үзчихгүй юу? Тэгвэл эсвэл 2 дээр ч юм уу хурдлуулад үзчихгүй юу? За тэгээд ийм байна. За тэгээд хамтдаа тэгвэл Netflix-ийн контентын талаар хальт үзээд за тэгээд Premiere Pro-го нээгээд хамтдаа эхлэе. За тэгвэл эхлэе. Хэвдэг Yuri-sa гээд солонгосоор хайх юм бол эсвэл Netflix руу орох юм бол энэ контентууд байгаа. За харах юм бол шүү дээ энэ контентууд маш их орсон байгаа байхгүй. Зүгээр л одоо тэр нэвтрүүлгийг орчиж байгаа биш. Тэрнээс гадна дайвар одоо ийм контентууд ингээд маш их орсон байгаа заяа. Одоо юу гэсэн шорт бичлэгүүд маш их орсон байгаа гэсэн үг. Тэр учраас нэг л контент авчих юм бол тэр дараа нь тэр
бичлэгүүдээрээ дамжуулаад контентуудыг ингээд хийх боломжтой байгаа байхгүй юу. За тэгээ заримдаа энэ Netflix-с ч илүү хандлт авах боломжтой байгаа. За энэ яг нэг аль бишний бичлэг юм шиг байна. За нэрийг хараарай. Солигдож байгаа хүм болгон дээр ингээд тусан гэрлийг хараарай заа. Хүм болгон дээр гэрэл тусан. За тэгээ эффектүүдийг хараа. Тайтлыг яаж үтсийг хараа. Хүмүүсийн Audi гэрлүүдийг хараа. Йоо. Тэр энэ доороос тийш ингэ өсөж гарч ирсэн маус. Энэ хийгээд хэвчээ шүү дээ. Тэгээ хүмүүс он дээр байгаа гэрэлтүүдийн нэг байр биш доороос тийш гарч ирээд гэрэлтүүдийг дааж байгаа. За энэ эффектээр хоёр талын бичлэгийг дундор ингэж унсан байна. Энэ текстийн хавтаа нэг юм чорооны эффект орсон байгаа. Зүгээр цав цагаан хөвгтэй биш таа. Камерын өнцгийг хардаг. 누가 내 음식을 판단할까? 누가 За хараа. Үнээр уусаа гайхалтай зөө. Ийм контентуудыг мөнгө төлж үзэхгүй гэдэг яг тийм. 점을 두도록 하겠습니다. Тэр логыг нь харж байгаа. Тэр. Кинод угаасаа гайхамшигтай л да. Кино зохиол, киноны баг бол угаасаа nice заяа. Гэтэ иймэрхүү ийм entertainment ийм нэвтрүүлгүүд бас бүр гайхалтай байхгүй юу? Маш олон хүн оролцож байгаа. Бүгдэнд микрофон өгөн заяа 100 хүн микрофон өгөн 100 хүнийг гэрэлтүүлэг. Яа, би зүгээр өөрөө ингэ бичлэг хийхдээ гэрэлтүүлэг хийгээд амар бодож байгаа байхгүй юу? Бага юмар аргалах гээд. Тэгэхэд зүгээр 100 хүнийг гэрэлтүүлэх гэж чинь яа гайхалтай. Тийм учраас иймэрхүү чанартай контентууд заяа. Яг нь Монголд одоо контентууд ингээд гой контентууд кино гарч ил байна л да. Гэтэ хэрвээ чадвал та хэрвээ гадаад юм уу төөрийг англи солонгос хятад юу тий тэрнийхээ өөрөө чаддаг хэлээрээ жоохон тийм чанартай контентууд заяа. Бүр мөнгө төлж үздэг юм бол илүү үр дүнтэй контентууд байна. Гэтэ одоо сүүлийн ютуберүүд болохоор бүр амар хийдэг болсон. Бүр амар. Тийм учраас ютуберүүдийг ч гэсэн үзээд байх хэрэгтэй. Гэтэ үзэхдээ зүгээр тэнд нь ороод инээгээд үзэх биш. Илүү тэр яаж хийсэн тэр процессыг нь өөрөө бодоод хараад хийх хэрэгтэй. Үзэх хэрэгтэй гэсэн үг байгаа. За тэгвэл бөөнөрөө Premiere Pro хамтдаа нэгээд ямарчтай өнгөрсөн хичээл юу утсан талаар нэг удаа багцлаад хичээлээ оръё. За миний YouTube сувг руу орох юм бол за 756 сав хүрсэн байна. Энэ баагаар нэмэгдээд байна те. За энэ өчтөр л урждөөр ямарчтай түшиг болохоор Монголын 2 дахь удаа 2 дахь 1 сая дагагчтай YouTuber болсон шүү дээ. Тэгээ бүр өмнөх одоо бүр 5000 хүрж байгаа сав хүрж байгаа бичлэг нь байгаа байхгүй юу? Тэр бичлэгээ ингэж дахин үздэг юм контент хийсэн юм байна л да. Гэхдээ тэрийг харанга 5000 одоо яг хүрж байгааг нэг лайв хийж байгаа байхгүй юу? Тэр үедээ бүр баярлаад бүр бүрстэй амар болж байгаа байхгүй. Тэгээ тэргээ 500 600 мянган дагагчтай болсон байх үедээ үзэж байгаа. Тэгснээр өөрөө ичж мичээд байгаа байхгүй. Тэр үедээ ихтэй амар баяртай байсан гэдэг. Тэр шиг миний хувьд ч гэсэн миний 756 дагагчтай би үнэхээр баярлаа. Үнэхээр бас өглөөс өдөр 5 гаруй дагагч нэмсэн байхад бас амар сэтгэл хөдлөлт бас их талархаж байгаа, баярлж байгаа. За тэгээд илүү хэр хичээх хэрэгтэй байна гэж ихээс бодогдож байгаа. За YouTube сувг руу орох юм бол шүү дээ. Энэ доошлуулах юм бол энэ чинь одоо Premiere Pro-гийн хичээл ерөнхий ойлголт хэрхэн татах суулгах талаар байгаа. Sequence-ийг нэг талаар байгаа. Хоёрд нь Premiere Pro-гийн workspace буюу аялын талбар байгаа. Бас tools заасан байгаа. Мөн гуравд нь суурь мэдлэг shortcut-ийн талаар заасан байгаа. Дөрөвдгийн харахаар рендеринг буюу бичлэгээ edit хийхээ дараа яаж рендерлэх вэ? Форматын талаар заасан байгаа. Энэ дөрвөн хичээлийг тааван заавал үзээрэй. Маш их хэрэгтэй зүйлсүүд байгаа. За энэ Premiere Pro-гийн эхлэлт нь бүр амар сүртэй эхэлжсэн заяа тэр үед. 자세히 Харах юм бол шүү дээ. Нөгөө нэг M-банкийн сурчлагад ирж байна. Одоо ч юмгүй. банкны шинэ үе таньд цог эхэлж Цаг нэрлээ. цаг нэрлээ. 작은 일들? Тийм ээ. цаг нэрлээ. Тийм ээ. 팀에 작은 일들. Яа. 오늘들을 쓰게 다 Андаршлагын гэрлийг нүдэн шил дээр нь ингэж тусч байгаа юм. Premiere Pro За энэ хуучин апс хийжсэн. За энэ чинь болохоор энэ Premiere Pro програмыг яагаад ашигладаг талаар ярьсан байгаа. Энэ одоо ямар програм тэгвэл байгаа гэж ярьсан байгаа. Энд дээр нөгөө DaVinci байна, Sony Vegas гэдэг програм байгаа. Видео эдиторуудын ашигладаг. А за Final Cut гэдэг одоо энэ чинь харагдаж байгаа Final Cut Pro гэдэг энэ байгаа. Энэ болохоор зөвхөн Apple-ийн одоо хэрэглэгчнэр хэрэгэлдэг. За Premiere Pro болохоор MacBook ч бай, Windows ч бай бүгдэн дээр нь татаад ашиглах боломжтой програм байгаа. Бүх YouTuber-ууд баг ашиглаж байгаа. За нуулгүй хэлэхэд. За тэгээд энэ Premiere Pro-гийн давуу тал нь юу юм бэ? Бүгдөө гүйлгээд товчилж байгаа шүү дээ. Товчилж байгаа шүү дээ. Харах юм бол шүү дээ. Adobe компаниас гаргасан байхгүй юу? Тэр нь маш давуу талтай. Юу гэсэн үг хэрэг shortcut нийжлэх нь. Одоо бүгдөө Photoshop-ыг сурсан шүү дээ. Одоо Ctrl N, одоо CV, одоо юу хүн одоо бүх shortcut-ууд нь төстэй. Энэ бол төстэй, нэлээд төстэй. Тийм учраас одоо нэг програмыг сайн сурчих юм бол бусад програм дээр нэг shortcut яг хийхээр тэр нэг мөн байдаг байхгүй юу? Тэр нь хамгийн гоё заяа. За template их байдаг гэж байгаа. За энэ ямар юу гэсэн үг хэрэг шүү дээ. За бүгдээрээ харъя л да. Миний нөгөө Inventor-гийн сайт байгаа. Одоо төлбөртэй ашиглаж байгаа. За энэ AI руу орчих шиг боллоо. Энэ Inventor. За энэ. За энэ Inventor гэдэг сайт болохоор одоо видео одоо сток заяа видеонд хэрэгтэй.
За тэгээд видео темплейт заяа. За music, за тэгээд sound effect, graphic темплейт үү дизайнтай холбогдолтой заяа. Canva, Figma, Sketch тэ бүгд нэмэрхүү фонтоос авахуулаад бүх зүйлийг нэгтгэсэн юм сайт байхгүй юу. Тэгээд төлбөртэй. За тэгээд энийг болохоор төлбөр төлөөд сараар жилээр хэрэгэлдэг байгаа. За энэ чинь харах юм бол шүү дээ. Темплейт гэсэн чинь тэрний үс үгээр одоо видео темплейт рүү орохоор энэ чинь After Effects, Premiere Pro гэж байгаа шүү дээ. Premiere Pro руу орох юм бол шүү дээ. За иймэрхүү темплейтүүд байгаа. За энэ маш чухал. Юу гэхээр та нэг зүйлийг хийхдээ одоо тэр зүйлийг хийх гэж удаан одоо цаг зарцуулах шаардлагагүй. Өмнө нь хийцэн байгаа хүмүүсийн темплейтүүдийг ашиглаж байгаа хэрэгтэй. Энэ болохоор энэ төлбөртэй темплейт байгаа шүү дээ. Гэхдээ төлбөргүй темплейтүүд маш их байгаа. Бүр маш олон YouTube руу ч гэсэн өгсөн байгаа. Тэм сайтууд ч гэсэн зөндөө байгаа. За энэ чинь болохоор ингээл бүх одоо энэ темплейтүүдийг болохоор татаал тэгэл зүгээр Premiere Pro руу оруулж ирээд ашиглаж болно гэсэн үг. Тэгээд Premiere Pro-гийн давуу тал нь энэ үгүй юу? Одоо нэг иймэрхүү одоо нэг юм цаасаа ингээ урагдж байгаа юм шиг одоо юм транслейт шүү дээ. За энийг болохоор ороод за ингээл татаж аваад тэгэл энийг ингээ ашигласан заяа. Одоо иймэрхүү ингээ цаасны энийг нэг интро хийж шít ямар нэг одоо reality show юу гэдэг юуны ч юм уу интро хийж болно. За энийг ингэж хийх цаг авах шаардлагагүй. Энэ темплейтийг таваад ашигласан. Мөн ялгаагүй ийм темплейтүүд маш их байгаа. Хийцэн юу татаад ашиглах боломжтой. Утсан дээр энэ нь шүү дээ. Чанга байхгүй. Нилээн боломжгүй. Яг байгаа яг тэр компаниас гаргасан зүйлсүүдийг л ашиглах боломжтой. Түүнээс биш өөр нэмэлтээр юмсууд ашиглах боломжгүй одоо байдаг байхгүй. Өөрөөсөө ч хийх боломжгүй байдаг. За буцаад YouTube руу гачи. Тэгэхээр зааж өгөх багш нар одоо маш олон гэж байгаа байхгүй. Юу гэсүгээрээ одоо би YouTube дээр ингээд Premiere Pro-г дааж байгаа заяа. Би ч гэсэн бичлэг яаж хийх вэ YouTube-ээс сурсан. YouTube маань багш болж байгаа байхгүй. За тийм энэ мэтлэн YouTube дээр ингээд зааж өгж байгаа YouTube-рууд маш их байгаа. За өөр газрууд ч гэсэн очих нь маш их байгаа. Premiere Pro-г маш олон хүмүүс хэрэглэдэг учраас олон хүмүүс мэдчихэж байгаа. Тийм учраас одоо хинээс ч хамаагүй найзаасаа ч юм асууж болно. Надаас асуусан ч болно. Олон YouTube-ээс Hop 2 гэдээ асуусан ч болно заяа. Энэ нь давуу талтай. Хэрвээ утасны нэг одоо CapCut ч юм юу энийг аппликейшн ашиглаж бодоход тэр чинь зааж өгөх хүмүүс маш бага шүү дээ. Тийм учраас давуу тал нь байна. За тэгээд хэрэглэхэд хэлбэр энэ бол утсан дээр ширүүлж одоо утсан дээр байдаг байхгүй юу. За тэгээд MacBook Premiere Pro дээр чинь нэг зурчих юм бол яг нэхэр ингээ амар олон түүл байдаг л. Гэтэ заавал бүгдийг мэдэх шаардлагагүй заяа. Зүгээр нэг ингээл ерөнхий зүйлийг сурчих юм бол амархан байгаа. За тэгээд энэ 5 шалтгаан байгаа байхгүй. Би өөрөө 5 талын ингээ бичсэн байгаа. За дараа нь болохоор юу заасан бэ гэхээр шүү дээ. За гүнөрөө гүйлгэл да ер нь юу ярдсан бэ энэ залуу. За тэгээд энэ бол энэ Монгол нас гэдэг манай жуулганы сайт байгаа. Энэ ихтэй нэг итгэгч нарт зориулсан сайт учраас хэрвээ та итгэгч биш бол би танд зүр Google Drive-ийн линкийг өгчий. За энэ доор болохоор бас Google Drive-ийн линкийг өгчий. За татаад ашиглаарай. Үүн Master гэдэг байдаг байхгүй юу? Тэрийг татчихсан Adobe бүх програмууд байдаг. Энийг 18 GB үлээ 20 хэдэн GB гэсэн байдаг заяа. Тэг ашиглаж байна. Энд тийм болохоор шүү дээ. Таг энэ бичлэг заавал үзээрэй. Энэ би яаж хулгайн аргаар бичлэг татдаг вэ? Энэ нөгөө сайт энэ дэр болоод байгаа байхгүй юу? За гаргах чи. Тэгвэл хаач магадгүй. Яг тэр би Photoshop биш гэсэн яг энэ аргаар зааж өгсөн чинь YouTube-ээс хулгайн сайт одоо зааж өгч болохгүй. Тэгээ ми бичлэг шууд устгацсан байхгүй юу? Тийм учраас та хүн энэ Premiere Pro-гийн бичлэг устгааг байгаа. Тэгээ энэ бичлэгийг үзээд заяа та хүн заавал Premiere Pro биш заяа. Microsoft-ийн програм энэ дандаа cracked word гэхгүй юу? Тийм учраас та хүн татаад ашиглаарай. Энэ сайт болохоор амар torrent ашиглаад татдаг сайт амар гоё. Бүх одоо файлууд нь аваад ашиглахад ямар нэг гажиг байдаггүй. Ашиглаарай. За тэгээд хоёрд нь юу заасан бэхээр шүү дээ. Хоёр дахь бичлэг нь болохоор workspace-ийн талаар заасан байна. Workspace ажлын талбарын талаар заасан байна. За бүгнээрээ Premiere Pro татсан гэж бодё заяа татаад за Premiere Pro-г нээх юм бол одоо сүүлийн үед MacBook дээр нээх юм бол нийт зүг нь мэддэхгүй ингээд ийм байгаа байхгүй. За гэхдээ энэ чинь болохоор Premiere Pro-г нэгтгэсэн байгаа. За өөр нэг аппликейшны бүгнээрээ даръя. За тэгэх юм бол Arc гэдэг одоо ингээд өөрчлөгдөж чинь. За Premiere Pro дээр дарсныхаа дараа за энэ файл гэдэг хэсэг рүү очиод new project гэдэг хэсгийг дарна. За түүний дараа болохоор энэ чинь болохоор project-ийн нэрийг өгнө. Юу гэдэг ямар контент CC class гэдэг ч юм уу. За нэрийг өгсөн. За тэгээ энэ чинь project location гэдэг дээрээ за энэ бичлэгийг хаана байршуулах юм? Хаана хадгалах юм? Ер нь бол энэ маш чухал. Анхнаасаа бүгнөрөө зэгцтэй эхлэх хэрэгтэй. За миний хувьд болохоор энэ хартан дээр бүх юм хадгалж байгаа. BAE дотор энэ чинээсээ Premiere Pro-гийн хичээлгээд эхэлж байгаа. Энэ дотор одоо би хичээлээ хадгалъя гэд энэ подро зааж өгч байна. За түүний дараа болохоор бүгд grade гэдэг дээр дарна заяа. Grade дээр дарлаа. За тэгэх юм бол та бүхний одоо миний shortcut энэ чинь ингээ харж байгаа юу дарж байгаа. Тийм учраас амар байгаа байх гэж бодож байна. За гэхдээ яг ингээ нээсэн чинь яг минийх шиг ингээ харагдахгүй байх магадлал маш өндөр заяа. Яа тэгэхээр одоо workspace гэдэг нь энэ window хэсэг гэдэг дээр байгаа. Бүр window руу очих юм бол workspace гэж байгаа байхгүй энэ ажлын талбар. Одоо энэ юу гэсэн үг вэ?
би Audi их янзлдаг бол Audi дээр, Color их янзлдаг бол Color дээр ингээд өөрөө ингээд энэ одоо төлөвлүүдийг нь дуртайгаа ингээд зөөрлөөд байршуулж болдог байхгүй юу. За юу гэсэн үгээрээ та хоёрын ажлын талбар буюу өөрийнхөө маус, өөрийнхөө keyboard, өөрийнхөө компьютер дээрээ өөрийнхөө татсан файлууд дээрээ ингээд янзлах юм бол үнэхээр амар байгаа шүү дээ. Яг л өмнө удаан олон сар жилүүдээр тэн дээр ажилласан учраас шинэ биз дээ. Тэгэхээр хурдан ажиллаж явна. Тэгэхгүй за өөр нэг газар, өөр нэг ширээн дээр, өөр нэг орчинд, өөр хүмүүстэй, өөр компьютер, муу компьютер ч юм өөр одоо энэ програмыг танд өгч. Тэгээд энэ дэр бичлэг хийгээвэл та паниктэн заяа. Тэгээд нөгөө бичлэг keyboard нь ч гэсэн зарим төвчлөр нь ажиллахгүй, эсвэл хаана дарах нь ч мэддэхгүй. Тэр програмаа дахь сурах хэрэгтэй болоо тэгээд явж өгөн заяа. Тэгэхээр яг тэрэн шиг Premiere Pro-гийн workspace-ийг штэ өөрсдийнхөө яг одоо байрлалаараа ингээ халгаадаад авчих юм бол маш амар. Тэгвэл дараа нь та хүн одоо өөрийнхөө хаана нь юу байгааг мэдж байгаа учраас шууд хурд аваад явах боломжтой шиг энэ workspace буюу ажлын талбараас сурч хэрэгтэй. За энэ workspace-ийг Windows руу ороод та хүний болохоор эхний ээлжинд Learn дээр ихэвчлэн байгаа байх гэж бодож байна. За эсвэл аль нь ч хамаагүй байгаа. За бүгдээрээ одоо бүгдээрээ энийг тохируулж заяа. Хэрэггүйнүүдийг нь устгахчуд амар байхгүй. Би угаасаа энийг ашигладаг заяа. Амар олон ийм зүйл байгаа. Ашигладаг зүйл заяа. Windows руу орлоо эхлээд бүгдээрээ workspace-с доошлоод editing дээр ихлээр сонгох заяа. За тэгэх юм бол нэг иймэрхүү болно. За түүний дараа project гэсэн хэсэг байгаа шүү дээ. Энэ project хэсэг чинь нөгөө бүх файлаа оруулах хэсэг учраас энийг үлдээгээ. За media browser хэрэггүй заяа. Энэ 3 зэгэн дээр дараа close panel энэ хэрэггүй. Info хэрэггүй заяа. Бүгдийг effect-д хэрэгтэй. За markers одоохондоо хэрэггүй. За history хэрэггүй. За энэ хэсэг дээр болохоор project, effect хоёр хэсгийг үлдээлээ. За энэ application нь болохоор 2 3 игнэ байгаад хэрэггүй. Зүгээр нэг л игнэ байгаад ийм байсан. За timeline буюу бичлэг оруулж ирсний дараа за бүүнээр бичлэг оруулж ирэл. За энэ file хэсэг, project хэсэг дээр control I дарна. За эсвэл дээр нь 2 удаа маузаараа дарна. За эсвэл нөгөө бичлэгээ чирээд оруулаад тэр ийм аргуудтай заяа. За би 2 удаа дарчий. За тэгээ энэ хаана байгаа бичлэгээ зааж өгнө. За миний хувьд энэ бичлэгийг дараа нь оруулах байгаа. Гэтэ өнөр хамт бас энэ янзалж үзье. За ингээд icon нь ингэж харагдаж байгаа ус. Тэгээд доошлох юм энэ чиний одоо энэ яг л Windows-ийн нөгөө folder, Mac-ийн Finder дээр ажиллах нь. За энэ дээр дарах юм бол ингээд өөрчлөгддөг ба icon нь. За тэгээд энийг ингээд том жижиг олон энэ маш олон project бичлэг, зураг, лого бүх юм ороод ирэх болохоор энийг өөрөө тохируулах хэрэгтэй. За энэ зэн дарах юм бол сүйд орж ирсэн гэдгээс авахлаад. За энэ хэсгээр дарах юм бол ингээд зурж боддог. За одоо байрлалыг нь хаана байгааг нь зурж болох боломжтой тийм хэсэг байна. За тэгээ одоо би болохоор энэ нэг том бичлэг бол биш бол энэ icon дээр дараад жон жижигрүүлж байгаа тийждэг байгаа. За тэгээ keyboard-наас шүү дээ энэ keyboard-наас энэ байна. Энэ заавал ингэж харуулах шаардлагагүй те. Keyboard-ыг гайхуулмаар санагддаг. Гэнэт Logitech-ийн keyboard. За тогсон. За энэ keyboard-наас шүү дээ энэ shortcut энэ дээр дарах юм бол шүү дээ. Ямар ч төлөн дээр очиод маузаараа очиод энэ төвчлөр дарах юм бол тэр одоо хэсэг чинь ингэ томордог байхгүй юу? За тэгэх юм бол хараа би юу хэлж байгаа вэ? Энэ project хэсэг дээр энэ хэсгээр очиод төвчлөрийг дар. Тэгэх юм томорч шүү дээ. Тэгэх юм бол ингэ олон бичлэг байх юм бол тэр бичлэгүүдээ заяа. Ингэ томруулж агаад ингэ яаж болно? Энэ хэсэгтээ дарчаа заяа. Энэ icon дээр дарчаад ингэ янзж болно. За эхний энэ 3 бичлэгийг энэ чинь оруулаад энэ дараа нь энэ хоёрыг оруулаад ингэ янзж болно. Тэгээд дараа нь ингэ өөрөө ингэ дараа нь ямар бичлэг оруулах вэ гэдгийг толгоонд ингэж оруулахын тулд ингэж янзж болдог байхгүй юу? За ингэ томруулж болдог гэсэн үг. За миний хувьд болохоор ихчлэн энэ дээр ингэ ашиглаждаг байгаа. За тэгээд амархан. За тэгээд шууд бүгнээр workspace сурж байгаа шүү дээ. За би бас давхар ингээд бичлэг яаж edit хийгээ давхар заагаад явчихж байгаа. Өмнөх хичээлүүдийг давхар дараагийн хичээлүүдийн чинь давхар зааж өгч байгаа. За timeline engine байх хэрэгтэй. Тэр нь яг вэ гэрээ бүгдээрээ шууд энэ бичлэгийнхаа форматаараа хамгийн өндөр чанартай бичлэгийнхаа форматаараа ч юм уу шууд чирээд энэ timeline руу оруулах юм бол шууд одоо sequence нэгдээд явчихна заяа. За тэгхгүйгээр бүгдээрээ шүү дээ ингэж бас болно. Энэ доор байгаа энэ icon биш үү? Энэ new items гэдэг энэ icon дээр дарах юм бол энэ чинь маш олон зүйл байгаа. Тэрний хамгийн дээр нь sequence гэж байгаа. Sequence-ийг дарах юм бол энэ sequence preset гэдэг цаанаас Adobe-с бэлдсэн ийм одоо preset-үүд байгаа. Preset гэдэг сүртэй англиар яриад. Дөрөв чинь 1082K 700 юм эсвэл Instagram-д оруулах юм гэдэг сайтад тохируулж байгаа хэсэг заяа. Энэ чинь яг маш олон юм байна л да. Заавал эднийг мэдих шаардлагагүй л дээ. За бүгдээрээ болохоор энэ чинь зүгээр энэ хэсэг рүү ороод 1084 нь ороод 1080 29 фреймтэй энийг сонгочих. За тэгээд окей. Тэгэхээр энэ чинь фрейм нэгдэж байгаа. За миний нэг бичлэг чинь энэ бол 4K бичлэг байхгүй юу? Ингээ оруулаад ирэх юм бол энэ sequence гэдэг энэ хэсэг рүү очих юм бол энэ sequence settings руу орох юм бол бас ингээ харж болно. Одоо яг бичлэг чинь frame size буюу одоо 4K багус энэ 16 гэл одоо харах боломжтой. За тэгээ одоо миний 4K-гаар шүү бичлэг ингээ оруулаад ирчихэж байгаа. За гэхдээ та хүн 1080 бол энэ sequence-ийг дараад 1080-ыг оруулаад ирнэ. За тэгээд энэ бичлэгийг зөөгөөд энэ дээр ингээ оруулж байна. За харагдах байдлаа. За энэ юу гэхээр зүгээр энэ миний бичлэг 4K болохоор таны энэ 1080 дээр чинь энэ 4K чинь том юм байна шүү гэдгийг зүгээр сануулж байгаа юм. За тэрийг зүгээр дарчих юм. За тэгээд за харах юм бол шүү дээ маш амархан. Энэ нэг
нарийн энэ зураас байгаа шүү дээ. Энэ зураасаас дээшээ энэ V1 2 3 4 A болохоор A1 2 3 гэж доош явж байгаа шүү дээ. Энэ болохоор V нь болохоор видео. За энэ A нь болохоор аудио. Ингээд болоо. Аудионд орно вэ? Видеонд дээр нь байрлна гэсэн үг. За энэ орж исэн видео ч угаас хараа ингээд хамтдаа ингээд салгааргүй ороод идэг байхгүй юу? За энэ яагаад ингэж байгаа вэ гэхээр энэ чинь байгаа энэ соронз шүү дээ. Энэ icon. Энэ соронзыг энэ соронз ингээд icon-ыг дарчих юм бол ингээд дараа нь ингээд хөдөлгөтөө энэ соронз биш. Хөдлөө шүү. За энэ icon шүү дээ. Энэ icon-ыг дарчих юм бол шүү дээ. Энэ бичлэг ингээ ороод ирсний дараа нь ингээ янзлах гэхээр биш вэ да. Тийм ээ. За бүгдээрээ шүү дээ. Энэ icon шүү дээ. Энэ icon ингээ цэнхээр ингээ идэвхтэй байх хэрэгтэй байхгүй юу? Энийг ингээ алга болгох юм бол ингээ видеогоо оруулаад ирсний дараа нь ингээ эдит хийн шүү дээ. Видео аудиог. Тэгэхээр хамтд нь ингээ хөдлөхгүй заяа. Ингээ хамтд нь биш тусдаа ингээ болчихно. Тэгэхээр аудио дүрсэн зөрчин гэсэн үг. За заримдаа энэ ийм ингэж янзлагч хэрэг гардаг заяа. За буцаад нэгтгэхийн тулд хоёрын сонгож байгаад маус хоёроо дарах юм бол энэ чинь группч байгаа, nest гэж байгаа заяа. Тэгээд групплж болно. За гэхдээ энэ одоо энэ icon-ыг дараад бичлэгийн айлуулга оруулж ирээрээ. За тэгвэл icon-аа ингээд дараа заяа ингээ оруулаад ирсэн видеог болохоор яаж залгахыг бол маус хоёроо дарлаа. Аналитикийг дарах юм бол ингэ салждаг. Гэтэ би ингээд маш ингээд наривчлал олон юм заах гэдэг юм л да. Энийг нэг ингээд богино хичээл болгож заамаар байна. За тиймээс workspace-ийг яриад дуусгачих. За энэ дээр болохоор одоо аудио хэмжээ ингэж харагдаж байгаа байхгүй юу? Аудио хэр сул байна, хэр чанга байна гэж сонсож байгаа харагдаж байгаа. За ингээд энэ хичээсэн. харагдаж байгаа. За тэгэхээр энэ програм хэсгээр болохоор миний одоо энэ чинь оруулж ирсэн байгаа бичлэг дүрсний одоо энэ таймлайн зинхэр шүү дээ. Энийг хөдлөх юм бол яг энэ хэсэг ингээ харагдан заяа. Тэгээ энийг харангаа, энэ мониторыг харангаа мөн өөрөөр ажлаар хийх боломжтой. Энэ PT-г болохоор 10% дээр ч юм уу чод 75 ч юм уу. Тэгээ яаж үгүй PT дээр тавьж байгаа хөвчний янзлдаг да. За тэгээд энэ pool гэдгийг болохоор хөвчлэн 1.4 1.2 дээр тавьж хагаад edit хийдэг. Тэр нь юу гэсэн үг вэ? Тэгэхгүй болохоор энэ чинь pool гэдэг энэ бичлэг чинь 4K нэгтрчлээгээр л ингээд тоглогдоод яваад байгаа болохоор нөгөө програм чинь жоо ачаалдаг. Тиймээс энийг 1.4 дээр тавьчих юм бол энэ харагдаж байгаа 1.4-өөр одоо 1080 4K гэж 4 хуваалцсан дата ингээд харагдана. Гэтэ рендерлэг төл болохоор тэр төрснөөс авахгүй. Гэтэ ингээд ажил хийгээд компьютер гацхгүй гэсэн үг заяа. За түүний дараа дээшээ ингээд source гэсэн хэсэг байгаа. Энэ source байна. За тэгээ effect control байна. За audio clip mixer байна. За энэ хасаг чухал. За meta data энэ бол хэрэггүй заяа. Энийг устгах чи. За тэгээд Windows хэсэг рүүгээ очсны дараа шүү дээ. Шинээр нэмэх бас халсан юм сууч энэ дээр байдаг байхгүй яг нэг Photoshop-ийн workspace дээр ижилхэн. За ингээд энэ дотроос болохоор нэмэх зүйлээ нэмээ хасах зүйлээ хасч болно. За миний хувьд болохоор одоо энэ дээрээс энэ график гэж шүү дээ. Essential энэ графикийг нэм заяа. За ингээд баруун талаа гараад ирдэг. Энийг болохоор би энэ текстэн дээр дараад чирэх юм бол зөөрж болдог. За зөөрж байгаа би энэ хэсэг рүү аваачаад хийчихдэг байхгүй юу. За тэгээ энэ хэсгийг жоох ингээд багсчихдаг. За энэ юу гэсэн үг гэхээр нөгөө нэг бөөнөрөө сайн темплейтүүд татсан шүү дээ. Тэр темплейтүүд чинь бүгдээрээ ийшээ ингээд жирээд оруулж ирснэ. Одоо энэ темплейтүүдийг шууд ингээд ашиглаад явах боломжтой байдаг байхгүй юу. Одоо ямар ч одоо темплейт байдیں۔ За тэгээ энэ Genimaгийн темплейт шүү дээ. Нэг дарлаа оруулж ирлээ заяа. За тэгэх юм бол энэ бичлэг дээр space авах юм бол play юу шиг бас. Ингээд шууд нэг эффект юм шиг гарч иж байгаа. За тэгэх юм бол энэ эффект дээр нэг удаа маузаар дарах юм бол энэ essence graphic гэдэг хэсэг дотроо edit гэсэн хэсэг дотор ингээд янзлж болдог байгаа. Одоо юу гэдэг за яг англиар blog фонтыг нь болохоор мэдтгэл фонт өгч юм зэрэг. За иймэрхүү байдлаар хүчин. Тэгэл энэ чинь одоо фонтын жижиг том гэл бүх юм байгаа зэрэг. За ингээд спангилж болох юм байдлаар ингэж болно заяа. За одоо workspace зааж байгаа учраас нэг edit тал дээр их юм заахгүй. За тэгээ энэ essence graphic маш чухал байгаа. Та хүн зөндөө хэрэглэгдэнэ. За энэ edit control бас чухал. Тэрний юу гэхээр бүгдээрээ энэ одоо би энэ графикийг анзлах гэдэг байгаа юм уу? Аудиог анзлах гэдэг байгаа юм уу? Энэ дүрсийг анзлах гэдэг байгаа юм уу? Гэдэг дээр дарах юм бол энэ edit control дээр ингээ өөрчлөгдөн заяа. Дандаа өөрчлөгдөн. Тийм учраас би яг юуг янзлах гэж байгаагаа дээр нь дарах юм бол энэ edit control өөрчлөгдөх гэсэн үг байна. За энэ дотор нь юу хийвшин байдаг вэ гэхээр motion буюу энэ position одоо scale одоо retray юм уу? Одоо opacity одоо сүүлийн effect хэсгээс болохоор бүүнөр одоо янз бүрийн effect-үүдийг өгөх юм бол энэ чинээс гарч ирдэг байхгүй юу? За юу гэдэг lumetri color гэдэг шүү дээ. Тэрийг энийг lumetri color-ыг өглөө чирлээ энэ видеон дээр энэ color юм чинь аудион дээр орохгүй. Видеон дээр өглөө өгөх юм бол энэ чинь ингээ гараад ирж байгаа. Түүний дараа болохоор энэ чинээс ингээ шууд өнгөө төвж болно. Бэлэн өнгө байгаа бол эсвэл өнгөө янзлж болно. Тиймэрхүү юм уу? Энэ Apex дээр дарах юм бол ингээ адилдаг байхгүй юу?
За ийм хүү байдлаар ингээ эффект контролыг би цаа хүнд зүр түр ингээ зааж өгч байгаа шүү. Түүнээс энэ одоо энэ лометрик одоо эднийг бол яриаггүй зааж өгөө бас дараагийн хичээл багаар ингээ зааж өгье заяа. Ямар ч ийм хүү юм байдаг шүү гэдгийг тайлбарлахын тулд заавал ингэж тайлбарлахгүй болохгүй байгаа. За тэгээд энэ эффект контрол бас чухал байгаа шүү. За тэгээд энэ хэсэг энэ хэмжээнд та нар би бол ингээл баг ажилладаг заяа. За хэрвээ дээр шаардлагатай өнгө янзлах болохоор би энэ дээр workspace руу колорыг тарж агаад буцаад хадгалсан дугаа янзлж орчдөг. За ингээ Windows руу очихын дараа энэ workspace хадгалчих заяа. Одоо ингээ доошлуулад save new workspace гэж байна. За энэ дээр болохоор бүгд юу идэв. За би болохоор мөнгө чинь сайн гэдгийг сонгоод окей дарчи. За ингээ хадгалчих нь маш чухал байгаа. За яагаад чухал вэ гэхээр шүү дээ. Одоо өнөөдөр ингээд бичлэг хийж илээ заа. Тэгэхээр энэ одоо sequence хэсэг чинь ингээд эндээс харж байгаа ингээ алгуулах чинь оо яана ийш орчлоо шүү дээ гэдэг ч юм уу. Эсвэл энийг ингээ алгуулах чинь заа. Тэгэх юм бол нөгөө чинь бүгд бүр боо юм байна заа. За тэгэх юм бол бити сандрал заа. Нөгөө Windows хэсэг рүү очоод workspace руу очих юм бол доошлоод reset гэж байгаа. Save-ийн лугаа буцах заяа. Дарах юм бол энгийн миний нөө хадгалсан хэсэг рүү очсон гэж байгаа. Очиж байгаа. За тэгээд одоо энэ edit control effect эднийг ингээ алгуулчихдаг байхгүй юу? Одоо ингээ алгуулчихдээ. Одоо эсвэл энэ Audi энийг ингээ ийшээ оруулчихдаг ч юм уу. За энэ үедээ бүгдээрээ болохоор Windows хэсэг рүү очиж мөн ялгаагүй сайн нэг дээр reset-ийг дарах юм бол хуучин хэлбэр рүү очно. Тийм учраас та хүн дуртайгаар ингээ оролцдог. Тэгэх юм учраас дараа нь reset хийгээл буцаад энгийн хэлбэр дээр очно. Юу гэсэн үг вэ? Ширээ чи амар ингээ бохир болчлоо заяа. Тэгэх юм бол зүгээр нэг товчлоо дараад буцаад яг хэвийн цэвэрхэн болчдөг. Яг тэрнтэй идэх амар амархан workspace маш чухал байгаа. За тэгээд энэ workspace-ээр ингээ нүдэн дээр ингээ хараанда төвлөрөө тааны юу байгаа өөрөө ингээ хадгалчих юм бол дараа нь ингээ ажилбар чинь маш ингээ хурдууд нь хийн бол хаана юу байгаа өөрөө мэдчихэж байгаа учраас аа. Тэгэхгүй бол өөр газар утсан ч гэсэн өөрийнхөө workspace-ээр хадгалаад янзалж чинь. Тэгэхгүй бол өөр газар байх юм бол ажил хийх одоо видео эдит хийх талбар чинь амар удаан болчихсон заяа. Амар дутагдлаа талтай болчихсон гэсэн үг байна. За энэ нь бол workspace тал дээр иймэрхүү байна. За бүгдээрээ YouTube руу очил да. YouTube руу очих юм бол сүр мэдлэг гэнэ. Сүр мэдлэг дээр юу заасан юм бэ? Харъя та. Тэгээ яг энэ чинь болохоор энэ бол бичлэгээ яаж оруулах уу? Тэгэл таслах талаар бас заасан юм байна тий. Тэгээ бүгдээр энэ хичээлийг заавал үзээрэй. За ингээд таслах талаар заасан юм байна. Таслах. Тэгээ дараагийн хичээлэн дээр нь юу заасан бэ гэхээр шүү дээ. Рендеринг буюу за тэгээ энэ одоо бичлэгээ одоо хэрхэн дараа нь рендерлэх буюу яг бодитоор бичлэг болгохыг гэдэг хичээл байна. За бүгдээр энэ хичээлүүдийг заавал үзээд доор нь комент хэсэг дээр нь би хичээлээ үзсэн шүү гэд комент үлдээч ирээ заяа. Тэгэх юм бол их гоё юм шиг байна. Баярлалаа. За тэгээ ингээд тийм байна. За өнөөдөр сайн нэг бичлэг шүү дээ. Энэ бичлэг дээрээс одоо шорткат иймэрхүү юм заасан байх л та. За энэ бичлэгээ ялгарын таймлайнсаар хөдөлгөж байгаа. За хөдөлгөж байгаа. За энийг дараагийн хичээл дээр заасан зүгээр юм шиг санагдаад байна. Окей. Ямар ч тач YouTube дээр нэг ийм хичээлүүдийг ийм заасан юм байна. За бичлэг маань маш урт болох гэж байгаа учраас дараагийн хичээл дээр би бодитоор өөрийн одоо YouTube дээр нэг копины талаар би өглөө яаж эхлүүлдэг morning одоо routine гэдэг бичлэг биш үү? Тэр бичлэгний яаж хийсэн талаар аяыг бас яаж дуу оруулсан, яаж татсан янз нэг дараагийн хичээлээрээ зааж өгье. Энэ баагаар бүүнөрөө явъя заа юм. Урт хугацаанд ингэж өөрийгөө зоох шаардлагагүй баагаар л зүгээр үзчихье. За та хүний заавал компьютер хараад үзэхгүй ч гэсэн одоо 0.100 ч юм уу тоглож байгаа юм уу юм эдэн ч юм уу энэ бичлэгийг үзэх боломжтой. За тэгвэл өнөөдрийн хичээлээр болохоор өмнө нь миний Premiere Pro хичээлийн 4 хичээл оруулсан байгаа. Тэрийг нэг багцлаад нэг тойм маягаар хийсэн бичлэг хийлээ. За ямар ч тач бөөнөрөө Premiere Pro тодорхой хэмжээнд сурчих юм бол одоо ямар нэгэн сарын бичлэг, эндийн бичлэг, интро бичлэг, реклам, ямар нэгэн хүүхдийн хормын бичлэг юу гэдэг. Би бол маш олон юм бичлэгийг хийсэн туршлагатай байгаа. За энэ YouTube ч гэсэн би өөрөө бичлэг хийгээ эдит хийж байгаа шүү дээ. Тийм учраас энэ хэмжээнд та хүн хийгээд сурчих юм бол цаашаа өөрсдөө хайгаад хөгжөөд явахд бүрэн боломжтой байгаа. Та өөрөө бизнес, хувийн бизнес хийдэг бол өөрсдөө контентийг хийхийг хүсэж байгаа бол энэ Premiere Pro-г заавал сураарай. Тэгэх юм таны чадвар маш их нэмэгдээд маш олон зүйлийг хийх боломжтой байгаа. За өнөөдөр дуустал энэ бичлэгийг үзсэнд маш их баярлалаа. Дараагийн хичээлээрээ Premiere Pro-гаас үргэлжлүүлээд заах болно. За Photoshop-ийн хичээлийг бас шууд орхичихгүй. За дундуур нь ингээд Photoshop Premiere Pro гэдэг хичээлүүд оруулна ба. За бас одоо найзтайгаа нийсэн нэг юм чалчаа нэг блог маягийн технологийн юм ирдэг бичлэг оруулах гэж байгаа. Бас Copy Shop би ингээд суунгаа өөрийнхөө дагдаг YouTuber-уудын талаар ямар бичлэг оруулдгийг ер нь энэ YouTube-ыг үзвэл ямар хүний би яагаад энэ YouTube-ыг үздэг гэдэг бас нэг контент орохыг тийм бичлэгүүд оруулаад явахлаа. За тэгвэл дараагийн бичлэгээрээ эргээд уулзцгаая. Дүрсний чанар бол үнэхээр гоё болсон байгаас ингээд үзэхэд амар тухтай байгаа гэж бодож байна. За тэгвэл дараагийн хичээлээрээ уулзцгаая. 안녕. 다음에 보자 우리가 열심히 일합시다. дараагийн 7 хоногт би өмнө говь явна. Тэндээ 6 хоног ажиллах байгаа. За тийм учраас явсан бичлэгээ урдаа хийгээд янзлж аваад бэлтгэхгүй бол дараа 7 хоног бичлэг оруулах хэрэггүй болох гэдэг тийм тал байна. 7 хоногт 2 бичлэг оруулах байгаа. Хамгийн доотлоо 2 оруулаад явах